Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг оюуны өмчийн газар үзүүлж байна. Урлагч бай, аж үйлдвэрлэгч бай, оюуны өмч бол аль аль тал дээр нь бүгдээрэн дээр нь байдаг зүйл л дээ. Гэтэ хүн бол өөрөө энэ амьдралынхаа энэ үйл явц энэ харьцаан дотор оролцохдоо худалдаа наймаа хийхдээ дандаа л оюуны өмчтэй харьцаж байна гэж ойлгож явах нь зөв юм байна. Яагаад тэгэхээр бидний өмсөж байгаа цамцнаас ахуулаад өмсөж эдэлж хэрглэж байгаа зүйлүүд тэрэн дээр тавьсан байгаа стикер зураг эдгээр бол бүгд оюуны өмчтэй байдаг. Тэгэд энэ оюуны өмчийн өөрийнх нь онцлог байдлаас хүмүүс таашаал авч энийг худалдаж авч сонирхдог гэж би ойлгодог. Мэдээж дуугаа зохиосон тохиолдолд автоматар дууны эрх нээгддэг л дээ. Оюуны өмчөөр. Гэхдээ би бол арай өөр дуу болгондоо оюуны өмчтөр очиж тус нь авторынхаа гэрчлэгийг заавал авдаг. Аваад тэрийг бас хадгалдаг. За манай дээр бол бас энэ үе шат дөнгөжл эхлээл энийг л нэг хүмүүс ойлгоол эхэлдэг нэг ийм цаг үе дээр явж байна л да. Тэгэл үндсэндээ бол үйл ажиллагаанууд нь жигдрээд хүмүүс бас оюуны өмчийг ойлгодог болж эхэлж байна. Асуудаг, лавладаг, зөвшөөрөл авдаг. Тэрнийхэн дагуу бас төлбөрөө төлдөг юм болж эхэлж байна л да. Энэ бол маш сайн тал юм байна. Хамгаалагдсан өв, хуваалцсан түүх.